I love you so, hey, that's what you'll say. You'll tell me, baby, baby, please don't go away. But when I play, I never stay. So every girl that I meet, yeah, this is what I say. Run, run away, baby. The fire put my spell on you. You better get away, darling. 'Cause everything you heard is true. Your poor little heart will end up alone. 'Cause Lord knows I'm a rolling stone. So you better run away, baby. Yeah. Well, let me think. What should I do? So many eager young bunnies that I'd like to pursue. Now, even though they're eating out the palm of my hand, there's only one carrot and they all gotta share it. I love you so, hey, that's what you'll say. You'll tell me, baby, baby, please don't go away. But when I play, I never stay. So every girl that I meet, yeah, this is what I say. Run away, baby. The fire put my spell on you. You better get away, darling. 'Cause everything you heard is true. Your poor little heart will end up alone. 'Cause Lord knows I'm a rolling stone. So you better run away, baby. See, I ain't tryna hurt you, baby. No, I just wanna work you, baby. Yup. See, I ain't tryna hurt you, baby. No, I just wanna work you, baby. If you scared, you better run. You better run. You better run. You better run. You better run away, baby. The fire put my spell on you. You better get away, darling. 'Cause everything you heard is true. Your poor little heart will end up alone. 'Cause Lord knows I'm a rolling stone. So you better run away, baby. Сайн байцгаана уу үзэгчдээ. Хөгжөөд зингээ Чакак нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг үүгээр эхлэж байна. Тэгэхээр өнөөдөр 16 зочин студид ирсэн байгаа. Зочтой танилцуулъя. Галчуу бүжгийн хамтлагийн охтууд ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За гигээ үндэс залуучуудын нэгдлийн бас 4 залуу нэвтрүүлэгт оролцохоор ирсэн байгаа. Та дөрөвтөө энэ өдрийн мэндийг хүргэе. Маа нэвтрүүлгийг үзээгүй үзэгчдэд нэвтрүүлгийнхаа дүрмийг товчхон танилцуулъя. Өнөөдөр 16 оролцогч маань бүгдээрээ нэг удаа энэ тогтоос сандлууд дээр суугаад даалгаврыг гүйцэтгэх ёстой. Даалгавруудыг амжилттай хариулж чадаагүй тохиолдолд мэдээж хэрэг тогтцох болно. Амжилттай хариулсан 4 оролцогч, нэг багийн 4 оролцогч дөрүүлээ нэг даарцын сум авах боломжтой болно. Яг вэ гэвэл энэхүү самбар эргэлдэж байхад нэг сумаа шидээд онсон өнгөн дээр нь том жижиг янз бүрийн шагналууд байгаа. Өнөөдөр бидэнтэй Smart Electronics-ийн хамтран ажиллаж байгаа учраас энэхүү цахилгаан баруунуудыг аваад бас харих боломж нь бий. Тиймийн тулд танин мэдхүн асуулт, IQ асуулт, караоке гэсэн 3 хэсгийг давж чадвал ялагчд болох боломжтой. Ингээ та бүдэд амжилт хүсээд Чакак нэвтрүүлгийн хамгийн эхний даалгавар танин мэдхүн асуулт эхлэхэд бэлэн боллоо. Амжилт хүсье. Оролцогчтой танилцуулъя. Эхний цэнхэр буудан дээр гигээ үндэс залуучдын нэгдлийн гишүүн Инх мандах. Инх мандахад амжилт хүсээрэй. Хоёр дахь буудан дээр галчуу хамтлагийн гишүүн Чимэд ням. Гурав дахь буудан дээр Жаргалмаа галчуу хамтлагийн гишүүн. Ногоон буудан дээр галчуу хамтлагийн гишүүн Баярмаа. Эдгээр 4 оролцогч маань эхний танин мэдхийн даалгаврыг биелүүлэхээр суугаад байна. За тэгэхээр инх мандахын хувьд маань нэвтрүүлгийг үзсэн үү? Өмнө нэг үзчихсэн. Өмнө нэг удаа үзсэн тий. Тэгэхээр яах вэ гэдэг дүрмийг бол сайтар мэдж байгаа. Энд бол 180 литрийн багтаамжтай Японы Sharp брэндийн хөргөгч байна. Хөргөгчийг авахын тулд голлын хэсэг дээр та
хэрвээ ялагч болоостой тийм. Олбын бол аваад тарих боломжтой. 3 төрлийн тоосны мангас байна. Улаан, шар, цагаан байгаа бах тийм ээ. Дэв бренди, дэв чинь солонгос шахах тийм. Дэв бренди 3 шарах шүг байгаа. Богино долгионы зуухал гэдэг бахаа тийм. Байна. Тэгээ дээр нь Gods гоо сайхны spa beauty салоны бүтээгдэхүүнүүдээс бас өнөөдөр орж эхэлж байгаа. Энэ одоо юуны бүтээгдэхүүн юм болоо? Энэ бол солонгосын Magic гэдэг брендийн юм байгаа. Янз бүрийн өнгөтэй юм байлээ дээ. Энд одоо жоохон агаар муу байвал сайхан ингээд цацгаар үнрийн дарддаг, хувцс руу цацдаг. Амаа хангааж ивэл басооны оронд ч бас эргэж болох байх л та тийм ээ. Тэгэхээр ийм янз бүрийн бүтээгдэхүүнүүд байгаа. Хоосон бол гарахгүй ялагчд тийм ээ. Тэгээ ялагч болохын тулд даалгаврын сайтрыг үүсдэг. Гигээ үндэс төрийн байгууллагын залуучууд нь юу хийд юм бэ? Төрийн бус байгууллага залуучуудын нэгдэл гэж явж байгаа. Тийм. Анх нэг гигээ үндэс залуусын нэгдэл маань одоо 2011 онд байгуулагдаад одоо хөтөлбөр ажиллагаа явуулж байгаа. Тэгээд маань одоо юм бэлээ нөгөө бидний хүүхдүүд гэж төслийн хүрээнд одоо нийслэлийн засаг даргын зэрэгдэх хүүхдийн ясам чадамжийн төвтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд одоо энэ 4 сарын 12-нд бидний хүүхдүүд төслийн хүрээнд нээлттэй алганы өдөр зохион байгуулагдана. Энэ дөр бол бидний хүүхдийн төслийн хүрээнд 1 жил хамтран ажилласан үйл ажиллагаагаа тайлагнаад тэгээд бидний одоо ингээд бид нар тийм одоо гитар, балет, мөн бөмбөрийн хичээлүүд одоо англи хэл тэгээд эдгээр хичээлүүдээр хүүхдүүд маань юу сурснаа одоо яг хүмүүст ингэ үзүүлэх байгаа. Тайлгнах юм. Тэгэхээр юу заасан? Миний хувьд бол би бол 1-2 удаа л хичээл зааж чаддаг. Би бол албан ёсны бол багшаар явдаг. Тэгээд ер нь бол тийм байгаа. Тэгээд энэ дайланд хэлэхэд бол нэвтрүүлэг үзэгчд маань хэрвээ та бүхэн хүсэх юм бол 4 сарын 12-нд одоо энэ ботаникийн яг ард байдаг хүүхдийн асам чаламжийн төв дээр ирж яг. Дэлхийн хавдартай тэмцэх өдөр хизээ болдго юм болоо гэсэн байна. Эдгээр өдрүүдээс те. Эйд нь 2 сарын 4-ний өдөр, Бид нь 3 сарын 15-нд, Сид нь 5 сарын 23-нд, Дид нь 2 сарын 28-ны өдөр. Дэлхийн хавдартай тэмцэх өдөр болдог байх нэ. Аль нь юм болоо эдгээр дөрвөөс? Хавдартай, хорт хавдартай тэмцэх өдөр ч юм уу те. 2 сарын 4. Зөв хэлбэр 2 сарын 4 дэлхийн халдвартай тэмцэх өдрийг та мэдэж байна уу? Сайн мэдгүй. 2 сарын 4 л гэж санаад байгаа шиг. Санаад байна. Тий. Бас болов гэсэн. Монгол улс маань ер нь хавдартай хүмүүсээрээ дэлхийд хаагур авсан явдаг бол таны бодлоор Сүүлийн үед бол нэмэгдэж байгаа. Тий. Үүн байгаагүй. сүүлийн үед ер нь бүх юм л нэмэгдээд байгаа шүү дээ. Одоо юу ч ярьсан дандаа л нэмэгдэж байгаа. Үнэн ч нэмэгдээд өвчин ч нэмэгдээд байх шиг байна тий. Зөв үү? Буруу юу? Баяр хүргэе. Зөв хариуллаа. Дэлхийн хавдартай тэмцэх өдөр бол 2 сарын 4-нд болдго юм байна. Хавдрын эсрэг дэлхийн өдрийг олон улсын хавдраас сэргийлэн хянах холбооноос санааж өгсөн бөгөөд дэлхийд жилдээ 12.7 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж 7.6 сая хүн хорт хавдрын улмаас нас ордог гэсэн тоо байдаг байна. Хорт хавдар бол шууд ингээ бий болцдог зүйл биш шүү дээ тий. Баг ингэж үүсч бий болдог зүйл учраас эрүүл. Одоо жишээ илгнээс үүсэлтэй байлаа гэхэд ингээд үсчээд явцдаг. Хавдар маань гинэ. Хавдарч. Тэр хавдарч. Шакигийн хавдар маань Үсчээд янз бүрийн хэрэгтнүүд лөө ороо явчихд юм байлээ. Эверестийн оргил жил бүр хэдэн миллиметрээр өргөгддөг вэ гинэ. Дээд нь 8 мм, Бид нь 5 мм, Сид нь 6 мм, Дид нь 4 мм-ээр жилд өргөгддгөө гэж байна. Яг 2-ын 5 мм. Арай царайлаг харагдаад байна уу? 5 мм нэр л өөр. Ямар юм. Өвдөж байгаа бол чанга орилж болно шүү дээ. Тэр үхэндээ хоолоогоо боолгочод арилаад байгаа шүү. Бас нэг олон өөрхөн охин ирсэн ч бас амар биш. Тэгвэл байна. Эрдэмтдийн олж мэдснээр Эверестийн оргил нь жил бүр 4 мм-ээр өргөгддөг байна. Энэтхэгийн байр зүйчид анх 1856 онд Эверестийн өндрийг хэмжиж байсан бол энэ үед Эверест 8840 м байсан байна. Харин 1955-1975 онд хийсэн хэмжилтээр 8848 м болсон байна. Тэгвэл Альпан бус мэдээлэлээр 1999 онд сансрын хиймэл дагуулын тусламжтай хийсэн хэмжилтээр Эверестийн оргил нь 8850 м өндөрт хүрсэн байна. 8850 м-ийн өндөртэй. Тэгэхээр дараа жил хэд болох вэ? 8854 м болоо. 1.4 л болоо. Мит
Метр. Юу вэ? Метр. Тэгээд 4 мм явах юм аа шин тий. Тэний юм шиг байна. 8850 мм болох. 50 метр 4 мм-ийн үнэтэй болно шүү. Бүгдээр инх матгад амжилтсараа нэг оноог бол авсан. Баяр хүргэе. За хоёр дахь оролцогч Галчуу хамтлагийн гишүүн Чимэд Ням. Чимэд Ням хэдэн жил үжилж байна? Одоо ингээ Галчуу хамтлагт ороод 4 жил болж байна. Манай хамтлаг байгуулагдаад одоо 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр нийтдээ ер нь Галчуу гэдгээр нэрлэгдэж явсан хичнээн гишүүн байна. Нийтлээдэг болно. Бараг 50 хүрэн шүү те. 50 аа. Энд дөнгөж 12 нь байгаа. Анх бол бүгд TC area хүүхдүүд гэдэгсэн. Одоо болохоор энд юм сонирхсан хүүхдүүд нь манай хамтлагт орох боломжтой. Эрэгтэй хүүхд бол авахгүй. Үгүй эрэгтэй хүүхдүүд бас байдаг. Тийм үү. Одоо та нар манай Чакиг нэг шалгаад үзээ. За бүгд хаашаа дэмжиж. Ирээ хамтлагт орох юм бол тэнцэнгүй юу? За хөдөлгөөн цай хараад ир. За Чакид бүгдээр амжилт хүсээрээ дагаж хийх ёстой байна те. Ойртож очиод. Эвсэл байна уу юу? Би эндээсээ үжиж байна. Юу гинэ? Юу? Юм цаа. За. Ингээд. Яасан нэ? За. Юу нэ? Юу нэ? Яадаг нэ? Юу сони юм гээд тахчих. Бүжиглэл юм шиг насны юу байд юм уу? Насны юу? Заагүй. Өвөнөр бол болох уу те? Болно шүү. За тэгэхээр асуулт хариултыг бол ер нь ойлгочлаа те. 4 хөлбөр байгаа. Нэг нь зөв. За шинэ оноо зодолдож угтдаг улс эдгээрээс аль нь юм болоо? A нь Мексик, B нь Перу, C нь Казахстан, D нь Голланд гэсэн 4 улс байна. Шинэ оноо одоо бид нар баяр хөөрөөр угтдаг болоод Бид нар үнсэлцэж угтдаг байх нэг өөр газар зодтолдож угтдаг бас байдаг юм байна та. Голланд. Голланд. Яагаад тэгж бодоо та? Голландчууд ч бас сайн хөл бөмбөг тоглоно тий. Мистик голландчууд гэдэг тэгэхээр зодтолдог байж магадгүй гэж бодоод байна. Магадгүй. Энд бол Өмнөд Америкийн нэг улс юм байна. 1 2 3 Голланд. Өмнөд Америкийн нэг улс юм байна. Тэгэхээр Перу. Перу. Зөв. За Перу дээр Өмнөд Америкийн ганцхан улс үлдчихлээ л дээ тийм ээ. Баяр хүргье. Чи одоо яагаад Тэгээ баярлалаа байхгүй. Тэгээ галчууд бас 4 жил бүжгэлсний чинь үнэлээд ганц асуултанд зөв хариулчихсаа гэж бодлоо. төхүүлж өгсөөр байгаа. Дөхүүлж хийж бүр хийлж өглөө шүү дээ. За тэгэхээр зөв хөлбөрийг бас дэлгэснээс харъя ямар учиртай болохоор зодтолт юм болоо. Перу улсад жил болгоны 12 дугаар сарын 25-нд нодоргаар эрэмгийн цохилтон шинэ оноо угтдаг ажээ. Энийг нэг ёсны 6 наадгач хэлээ. Хэтрүүлвэл аюултай наадгаа юм. Ийхүү нудрагалзах ёс нь манайхаар бол барцтай гаргаж буйтай төстэй юм болоо. Бүсгүүчүүд нь ч муу адил нудрагалцдаг. За баяр хүргье. Зөв хөлбөр Перу байсан. Тэгэхээр дандаа бүсгүүчүүд нь хоорондоо зодтолдож нэг юу гэсэн бэ? Барцтай гаргах тийм ээ. Гаргах юм даа. Та нар Перу төрөөгөөдөө баярлах хэрэгтэй юм шүү дээ. Дэлхийн хамгийн цэвэрхэн хоттой улс эдгээрийн аль нь юм болоо гэж байна. A нь Исланд, B нь Япон, C нь Герман, D нь Солонгос. 1 2 Токио л болов. Токио. Японы Токио. Аригата гозаимас юу лээ? Японд явж үзсэн үү та? Үгүй. Йоо ямар юм. Зөв таачлаа гэсэн сайхан сууж ийсэн. Үгүй мартсан биш. Би угаасаа зөв таад хийсэн байх. Юу дээр сууж ийснаа мартцсан байна уу? Йели болон Колумбия их сургуулиудын судалгаа явуулсны үндсэн дээр 163 орноос хамгийн цэвэрхэн нь Исланд улсыг нэрлэжээ. Байгалийн тэнцвэрт байдлын индекс буюу ус ба агаарын бохирдол, ногоон байгууламж, хортгийн түвшин, хүн амын эрүүл мэндийн байдал зэрэг үзүүлэлтээрээ инхүү 93.5 гэсэн үнэлгээг авч хамгийн цэвэрхэн хотоор шалгарсан байна. За, буруу хариулсанд нь баяр хүргье. Яарсан бас буруу хариулсан ч гэсэн мэдээлэлтэй боллоо тий. Монгол улс ерөөсөө бүр хөлбөртөн ч байхгүй юм тий.
Галчуу бүжгийн хамтлагийн бүжигчин Жаргалмаа суусан байна. Амжилтсэ. Жаргалмаа гэж нөө сангийнхаа миний зурсан зургийг аваарай гэдэг лөө. Энд дээр давсан. Биш тий. Тэр хүүхдээ шин Жаргалмаа гэдэг байхгүй юу? Юу хамаагүй юм. Галчуу бүжгийн хамтлаг одоо хэдэн гишүүнтэй байна? Одоохондоо 12. 12 боллаа байгаа. Одоо 4 сарын 15-нд шинэ нислэлтэй авна. За танах хаана байгаа вэ? Хаана бүжгийн хөлөвч хаана вэ? Урлан бүтээхийн замын эсрэг тал. Хаяг нь байгаа тэгээд хараа. Нэг юм хариуцаад тийшээ харах юм. Шпи байгаа. Зөв буруу юу гэдэг юм бэ? Орчин цагийн компьютерийн хулганыг хэдэн онд зохион бүтээсэн бэ? Орчин цагийн ч ер нь компьютерийн хулганыг хэдэн онд бүтээсэн гэж байна тийм. Эд 1967, Бит 1964, Сид 1970, Дид 1959 онд гэсэн байна. За, компьютерийн хулганыг орчин цагийн компьютерийн гэхээр жоохон төөргөдөлсөн юм байна тий. Компьютерийн зүгээр л маус л ах л та. Хулганыг хэдэн он зохион бүтээсэн бэ? Компьютер одоо цуг бүтээгүй ч гэж магадгүй юм шиг болоо явлаа тий. Си. Си буюу 1970. Яагаад си гэж гой тэгшин сууч. Хавчганаад ерөөсөө болохоо байлаа. Далч нь арай сүүлд шүү. Тийм тэгвэл. Тийм үү? Би хариулж байгаа юм шиг боллоо одоо ерөөс. Тэгвэл 67. компьютерийн маус гэхдээ компьютер бүтээгчнээс хойш хэдэн жилийн дараа гарсан байж магадгүй те. Бид нар ч баг 10 жил байх чинь маус барьж үзээгүй зүгээр нэг юм дээр ингээл хард дэлгэсэн ба. Хэдэн оных вэ? Энд хэдэн оны хүмүүс байгаа вэ? Хүрээ. Эй 1967 онд баяр хүргье. Хаашаа хараа яаж яаглаа. Софт өндөрцөд байгаа учраас тийм ээ. Йоо. Анхны компьютерийн хулганыг Дуглас Энглхарт 1964 онд зохион бүтээжээ. Тэрээр Америкийн нэрт зохион бүтээгч бөгөөд анхны хулганыг модоор хийж байсан юм. Үүнийг 1970 онд патентжуулж Xerox Alta компьютер дээр 1973 онд хэрэгэлсэн байна. За зөв үйлдвэр нь бол энэ байлаа. Тэр анхны компьютерийн маус бол модоор хийгдчихсэн гэж байна шүү дээ тий. Галчуу бүжгийн хамтлагийн бүжигчин Баярмаа. Баярмаа бүгдээр амжилтсаарай. Дэлхийн нуурын 60%-ийг эзэлдэг улс аль нь вэ гэж байна. Энэ дэлхийн нуур хамгийн олон нууртай улс аль нь юм бол доо гэж байна тий. Эд нь Канада, Бид нь Орос, Сид нь Швед, Дид нь Австрали улс байна. Дэлхийн нууруудын 60%-ийг эзэлдэг. Дэлхийд дээр байдаг нууруудын 60% буюу хамгийн ихэнхийг нь эзэлдэг улс шүү дээ. Монголын нуурнуудаас юу мэдэх вэ? За нэрлээд үзье тхөө. Юу вэ? 8 нуур. 8 нуур. За юу вэ? За. Юу вэ наа? 8 нуур гэдэг нуур юм уу? Тий. За хаана байдаг дээр нь 8 нуур? Уянгас Ууранга аймаг Уянгас мөн дээ. Уур ангаад байдаг нуур юм. Та нутгуу. За 8 нуур гэж. Би бол анхудаа сонсч чинь жижигхэн байх те. Үгүй том ийм 8 шиг тийм нуур. Тус тустай нэртэй юу? Үгүй юу? Тэрээсээ мэдхгүй. Том 8 шиг нуур байдаг шиг харагдчих. Том биш юм шиг гэж юм. За өөр ангаачдаа сайн мэдээ. Эндээс ингээ харахад бол Австрали бол төв улс. Швед бол жижигхэн. Тэгэхээр Орос, Канада, Австрали гурвын аль нэг л бас таархан тий. Австрали нь бол жоохон халуун дулаан уур амьсгалтай газар байх та. Тэгэхээр Канада, Орос хоёрын аль нэг л байж магадгүй юм шиг. Яагаад? Газар нутгийн хэмжээгээр бол Орос нь том байх тий. Оросд бас нэлээд олон нуур байна шүү дээ. За баяр хүргье. Зөв хариуллаа. Канада улсад 3 сая гаруй нуур байдаг бөгөөд үүгээрээ дэлхийн хамгийн их нууртай орноор нэрлэгддэг байна. Дэлхий дээрх нийт нуурын 60% нь Канадад байдаг байна. За баяр хүргье. Өөр ангад бол 8 нуур гэдэг нэг сайхан нуур байдаг юм байна. 15 цаг 40 минутаас 17 цаг 40 минутын хоорондох цагийг одоо юу гэж нэрлэдэг юм болоо? Ямар цаг гэдэг юм болоо гэсэн үг юм байна. Эд нь дахиад цаг, бид нь нохой цаг, сид нь бич цаг, дид нь луу цаг гэсэн байна. За бусдын чимээгүй ганцхан баярмаа хариулсан. 15-аас дахиад цаг уу, нохой цаг уу, бич цаг уу, луу цаг уу? 1 2 3. Си. Си буюу юу юм? Бич цаг. Баяр хүргье. Зөв хариуллаа.
15:40-аас 17:40. Бид нар ер нь морь цагийг сайн мэддэг үлээ. Яадаг үлээ? 11:40-оос 11:40-оос 1:40. 1:40 хүртэл морь цаг ба. Нарны аймгийн 2 дахь том гариг аль нь вэ? Эдэн Бархас байд, Бидэн Санчар, Сидэн Дэлхий ван, Дидэн Далай ван. Бусд нь хариулж ерөөсөө болохгүй гэдэг. Нарны аймгийн 2 дахь том гариг гэж штэ. Хамгийн том гариг гээгүй 2 дахь гэж байгаа. Дэлхий ван. Дэлхий ван. Дэлхий ван. Санчар. Би. Санчар. Баяр хүргэе. Зөв хариуллаа. За тэгэхээр одоо Нарны аймгийн хамгийн том гариг бол Бархасууд гариг байдаг тий. Тэрний дараа орох гариг бол Санчар гариг байна. Санчар гариг байдаг юм байна. Мэдээж байгаа юм шиг мэдэхгүй ч байгаа юм шиг 3-т хариулчлаа тий. Баяр хүргээрээ 3 оноо авсан. Олон түмнийхээ дэмжлэгээр л яваад байгаа шиг шүү дээ тий. За дэлхий дээр юунаас болж өдөрт 14,000 хүн нас бардаг вэ гэж байна. Эд нь доох, бид нь усны хомсдол, сид нь улаан бурхан, дид нь усанд живж нас бардаг юм байна гэж. 1 2 3 Си улаан бурхан. Ямар өвчин байдаг лөө улаан бурхан чинь? Биен дээр тоордог шүү дээ. Улаан бурханы вакцин гэдэг баг тариад идэг гэсэн тий. Юм туураад идэг. Тэгээ бүр нөө идэхээр амар сорилттой. Зүгээрөө баярмаа. Тэгээ маш амжилттай 3 асуултанд хариулсанд нь бүгдээр амжилт баяр хүргэе. 2050 он гэхэд 48 орны 2 тэрбум хүн усаар гачигдана гэж нэгдсэн үндэсний байгууллагаас мэдэгдсэн байна. Улаанбаатар хотын хувьд цэвэр усны ганц их үүсвэр болох газрын гүний ус нь 15 метрээр доошилж 2017 оноос усны хомсдол орохыг олон улсын байгууллагууд сануулсаар байна. Тэр энэ 14,000 хүний 11,000 хүн 5 наснаас доош насны хүүхдүүд бай гэж байна. Тэгэхээр эдгээр бол энэ хүмүүс бол ер нь Африк талдаа л усны хомсдолд орж байгаа болов уу гэж бодож байна тий. За амжилт хүсье. Эхний асуултанд ногоон баг 3 оноотой, цагаан баг харамсалтай оноо авахгүй, улаан зинхэр багууд 1 оноотой. Дахин танин мэдгүй асуулт явагдана. Дараагийн гишүүдийг суудлаар дээр урьж байна. Оролцогчтой танилцуулъя. Ногоон буудан дээр Ариун Дагин. За маш гоё нэртэй бүсгүй суулсан байна. Гачуу бүжгийн хамтлагт хэдэн жил үжилж байна? 2 сар. 2 сар болж байгаа тий. Ийм гоё нэртэй хүн байхад танаа багийнхан чинь таныг жижигэ гэдсэн. Үгүй гэрийнхэн тэгж дууддаг байхгүй. Тэгээд гэрийн л нэр. Гэрийн нэр. За бүгдээ амжилт төсөөрэй Ариун Дагин. Асуултандаа оръё. 5 асуултанд зөв хариулвал тоглож чадахгүй байх боломжтой. Доорх улсаас аль нь далаад гарцтай орн бэ гинэ. Эд нь Австри, бид нь Люксембург, Сид нь Марокко, Дид нь Лаос гэсэн 4 хувилбар байна. Далаад гарцтай орно. Тэгэхээр 1 Э буюу Австри. Австри гутал гэж бол нэг хэсэг бол байдаг л байна. Австри хатан СС гэж бас байсан тий. Гэхдээ сая нэг сонин тэнд бас дуурсан тий. Тэр нэг дуурсан. Тэнд Энд дуурж ирснэ тийшээ сүнсчингүүгээ өчөө. 2 газар дуурах шиг бол тий. Тог хийдэг байлтай ах шиг байна. Гайгүй биш тий. Бусад хүмүүс судлаа сенсацлаадсан байгаа зү. тийм байна. Ариун Дагин шиг хариулж шүү бас. Тэр зөв хэлбэр нь бол далаад гарцтай нь Марокко улс байна. Цагаан багийн гишүүн Мичидма. Мичидма хэдэн жил үржилж байна? Одоо ер нь бол 2 жил гарan. 2 жил гарan үржилж байгаа юу те. За бүгд амжилт төсөөрэй Мичидмад асуултандаа оръё. эдгээр 4 улсаас аль улс нь хүн амын шилжин суурьшилт ихтэй байдаг юм болоо гэж байна. Өдөрт 85,000 хүн шилжин суурьшдаг гэж байна. Монголд бол бас арай гайгүй баг тийм. Өдөрт 85,000 хүн шилжин суурьшдаг. Олон хүн амтай хүн. Монголд бол 85 хүн явж байгаа болоо. Шилжиж байгаа болоо. 1 2 3 Би. Энэ тхийг бол Си юм болов. Би нэтг. За энэ фиг. За баяр хүргэе. Яа! Нэрээ юу? За эхний асуултанд хариулсан, хоёр дахь асуултанд амжилт хүсье. Бүгд нэг сайн хаалгатай дөнгөж өгөөрэй.
За мичтмад өгөх дараагийн асуулт дэлхийн хамгийн хурдан амьтан эдгээрээс аль нь болоо? A-д нь бор чамдаг, B-д нь арслан, C-д нь улаан үнэг, D-д нь өчимбэр гэдэг. Өчимбэр гэж юм. 1 2 3 Дэлхийн хамгийн хурдан амьтан. A. Э буюу Бор чамдаг. Бор чамдаг. Цагаан чамдаг ямар хүн болоо? Мэдгүй арж байгаагүй. Ерөөсөө дуу муу одных гарахгүй л байна л доо. Бас гайгүй байгаад байх шиг байна тий. Энд чинь суугаад бас дахиад зохиод шүү дээ. Энэ нэг юм чинь суухад бас. Яа, бурхан минь. Тэгээ яаж бодсон чамдаг гэдэг чинь өөрөө туулаа авах л да тий. Тийм л Тэгээ жижигхэн амтан дээр дэлхийн хамгийн хурдан амтан бол орж чадахгүй л байх. Өчимбэр буюу чита гэдэг тэр одоо нэг юу штэ. Ирвсний төрлийн нэг амтан байгаа. Тэр нь бол дэлхийн хамгийн хурдан амт юм байна. Асар хурдтай мөртлөө авирах чадваргүйгээр онцлог юм. Модонд авирч чаддгүй юм байна. Тэгэхээр муурын овгийн содон амтны төрөлдөө орж юм байна. Доорх чигүүртнээс аль нь нэн ховорцсон амтан бэ? Эд нь тоншуул бид нь ногтруу, сид нь бүргэд, дид нь хөхөө. Аль нь нэг ховорцсон болоо гэж юм. Би. Ногтруу. Ногтруу гэж ямар амтан байд юм болоо? Мэдгүй. Ногтруу гэж одоо ногт морины ногт гэж бас байдаг. Мэдгүй байна уу? Мэдгүй шүү. Ногтруу. Буцаж байгаа усны дээр ингээд хөөс шиг. Монгол даяараа бүгдээрээ гоёороо гарцгаая гэж ярьж тохирсон юм шиг байна л да. Галчин уугийн октод тийм ээ. Тэгэхээр иймэрхүү гараа гэж үгээд. Зөв хэлбэр бол Чи буюу бүргэд байсан байгаа. тий. Эдгээр дөрвөн амтнаас Нэн оворцсон амтанд бол бүргэд гаршуулсныг та бид нар мэдхээс биш хээрээ амтан бол цөөхөн болцсон юм байна л да. Тэгэхээр казах үндэстнүүд бол ихэвчлэн гаршуулж өөр өөртөө байгаа болохоос биш энэ ногтруу хөхөө тоншуул нь бол байгаль дээрээ бол зөндөл байгаа. Тэнхэр буудангийн оролцогч гигэн үндэс залуучуудын нэгдлийн гишүүн Үлдсийн наран. Үлзийн наран. За үлзийн наран бол ер нь хүмүүс хариулахад дунд нь бас ухс хийгээд хариулчих гээд байна л да. Нэрээ нэгэн мэдлэг өндөртэй залуу байх шиг байна. Баярлалаа. Мэдлэг маа мэднэ. Мэдгүйгээ мэдгүй гэж. Мэдгүй. Тэнгүүт одоо эхнийх дээр унгуудаа мэдгүүн таарчлаа. Яг хэлгээ хэлчихсэн. Нөгөө Акумашк ингээд Орсын эрдэмтэд байдаг. Тэрний номнуудыг бас нэлээд уншсан. За тэн дээр юу гэсэн бэ? Ер нь бол амтын тухай бичдэг ном юу ирдэг шүү дээ. Австрали тэгээд энэ Индонез рүү улсуудын амтд нас сонирхолтой. Ялангуяа нөгөө бусад биомассаас салаад бүр тусдаа хүчсэн. Одоо кенгуру гэх чинь Ямар юм аа? кенгуру. Имч. Кенгуру яаж юм бэ? Кенгуру ч гэх чинь зөвхөн Австрали ТВ-д байдаг шүү дээ тий. Ер нь уудтай амт чи юу. Тий уудтай амт ууд баавгай гэж бас. Кенгуру ч бас ихсэн тий. Кенгуру гэж. Кенгуру. Бусад амьтад үр төлөө хамгаалдаг бол кенгуру бол харин цогтгаараа хөвгдө шидэд өгчдөг чинь. Яаж шидэд өгчдөг вэ? Тий нөгөө одоо араатан төгтгөрөө ууднаасаа төлөө гаргаад. Тийм үү? Ямар өөдгөө юм бэ тий? Харин тийм ээ. Ямар шавж толгоогоо таслуулсан ч хэд хоног амьдарч чаддаг вэ? Эд нь жом, бид нь Аз, сид нь цох, дид нь шоргоолж гисэн дөрвөн амтан байна. Шавж юм уу? Шавж юм уу? Шавж юм шиг байна. Жом байж маа. Жом. Жом. Та жомны толгойг тасалсан ч хэд хоног бол амьдрах уу жом? Жом ер нь хамгийн амьдрах чадвартай. Хүний дараа ордог л гэж яддаг шүү дээ. Уншижсэн. Гэхдээ яг энэ талаар бодлоо мэдээгүй мэдээлэл. Хүний дараа шүү дээ. Ер нь хүн бол амьдрах чадвараараа бас тийм бас аюу өндөрт ордог л гэж ярьдаг юм л шүү дээ. Зохицох чадвараараа. За баяр хүргэе. Зөв хариуллаа. Хоёр тал сандраад ах юм аа тий. Ингэж байгаа зохиулчаад байгаа шүү дээ. Тэгээд байгаа ёо. Түрүү хариулчаа зөв хариулт гэж байгаа зохиулаад. 7 хоног бас толгоогоо таслуулчаад амьдарч чаддаг юм байна. Ягаад үхдэг вэ гэхээр юу усгүй хатаж үхдэг юм байна. Ер нь л тэгэл толгоогүй болвол тэгэл амьдраад байгаа юм шүү. Усан дотор хийчих юм бол амьдраад байх юм биш үү? Сүмийн туршилтын дараа жоом үлдсэн л гээд бас. Хүний биеийн ямар яс цемтнээс бат бөх вэ гэж байна. Эд нь ташааны яс, бид нь игэмний яс, бид нь шилбэний яс, бид нь шууны яс гэсэн дөрвөн үйлдвэр байна. Шилбэний яс гэж бодож байна. Яагаад? Толгуур хэрэгтэй.
Шилб бол бас бат бөх байж ижил бид нар дээр нь тогтох бах тий. Баяр хүрээ яа зөв хариуллаа. Ихтэй энэ бас нэг шилбэний ясан дээр хіднэн тооны юм яагаад машин тогтоогоод тий. Шинхүү зүйлсүүд бас харагдчихэв. Бүгд найрамд гарчилсан Солонгос ард улсын нийслэл Пхеньяны амтны хүрээлэнгийн хамгийн сонирхолтой амтан аль нэ гэж байна. Пхеньянд бол нэг амтны хүрээлэн байт юм байна л да. Эдэн зан, бид нохоо, сэдэн гахаа, бидэн хонь гэсэн дөрөв хэлбэр байна. 1 2 3 зааж байгаа. 3 и хонь. Та хонь шиг дуурайд үзтээ. Дуурдаа. Одоо өөрөө болж байна. Зам байсан юм л да. Солонгост бол гэрт бол нохоог тэжээх нь хориотой байдаг юм байна л да. Тэгэхээр ардчилсан Солонгос улсад бол нохоо бол их ховор учраас тэрийг зөвхөн юундээ амтны хүрээлэндээ л үзэх боломжтой. Өнөөдөр ингээд чакат нэвтрүүлгийн 3 дахь үе эхлэж байна. Манай өнөөдрийн дугаарт гигийн үндэс залуучдын нэгдлийн төлөөллөөс Галчуу бүжгийн хамтлагийн охтууд ирсэн байгаа. Та бүдэд амжилт хүсье. За нэм гаргийн үдэш үзэгч та бүхэндээ бас танин мэдхүйд нь бас нэмэр болоосоо гэдэг энэхүү асуултнуудыг бэлдэж байгаа. Гэр бүлээрээ найз нөхдөөрөө бас нэвтрүүлэгт оролцоод энэ сайхан бэлгэнүүдээс авах боломж биш шүү. Дараагийн нэвтрүүлэгт оролцох эсвэл T5 телевизтэй холбогдоод бидэнтэй холбогдох боломж олъё. За ингээд түрүүн бол хоёр захаасны явсан юм чи одоо голын хоёроос эхлэе тийм ээ. Улаануу цагаануу. За, улаанаас нь явъя. Улаан буудан дээр бол галчуу бүжгийн хамтлагийн бүжигчин дулам сүрэнд амжилт хүсье. 5 IQ-гийн асуултыг тавина. 5-нд нь нэг хүн хариулсан бол багта 5 оног авчна. Нэг ч хариулж чадаагүй оролцогчид бол тогонцох болно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тусд нь тавиад төрүүлээд хариулснууд нь оноо авах боломжтой. Нэгэн эцэг охиндоо хандан чи шөнийн 3 цагт ирж аав ээж хоёрыгоо мөн чих хүлээл гэж зовоосон шүү. Ийм явдал дахиж гарахыг би хүсэхгүй байна гэжээ. Охин хариуд нь аваа би ийм хэрэг хийж чадхаасаа өнгөрсөн шүү дээ гэжээ. Энэ юуны талаар ярилцаж байна вэ? За эхлээд дулам сүрэнд бол боломжийг олгоё тийм ээ. Боломжгүй бол бусад хүмүүст гар өргөөд бас хариулах боломж бол биш шүү. 1 2 3 дулам сүрэн. За бодоо тийм. За тэгвэл бусд нь бас гар өргөөд хариулж болно. За ногоон буудан дээр Баярлалаа. Гойн дэлгүүр тий өөрөө боломжоо дуламсраа алдаж байгаа учраас хариулах боломжийг олгоё. Хариулцгаа. За. Энэ охин нөгөө нэг шөнө 3 цагт төрсөн. За. Тэгээ тийм болохоор аав нь нөгөө нэг шөнийн 3 цагт төрөөд битэрийг их зовоосон гэд нөгөө нэг охин нь тэгсэн штэ. Аваа би хэдийний ийм үлд хийхээс өнгөрсөн шүү дээ гэдгийг дахиж мэдээж төрөхгүй. Тийм учраас тэгсэн төрсөн. Баяр хүргэе. Зөв хариуллаа. За ногоон баг өөртөө бас 1 оног аваад 4 оноотой болцсон дуламсран боломжоо алдсан. Гэхдээ бусад хүмүүс тавигдсан асуултан дээр бас гар өргөөд хариулах боломж нь бол бий. Ямар жаргал хэдэн жил үржилж байна? Хэдэн сар ч юм уу? 8 сар. 8-9 сар болж байгаа тийм. Өнөөдөр яга бүжгэлцсэнгүү вэ? Тэгэл ээлцэн л. Ээлжинд яваад байгаа тийм. Өдөр яаж шилжигэл явдаг юм шиг байна шүү дээ. Уулан дээр нэг бүхээг байсан бөгөөд түүний дотор 3 хүний цогц байжээ. Бүхээг нь дотроосоо цааштай бөгөөд зэвсэг хүч хэрэгэлсэн ямар ч уулмөр олдоогүй гинэ. Энэ юу болсон юм болоо? Бусдын чимээгүй байж байгаараа эхлээд амар жаргал хариулт байхгүй бол бусд нь гар өргөж болно. Уулан дээр тэгээд бүхээ гэсэн болохоор ямар ч агаар орох зүйлгүй бүтээж өгсөн гэж байна. За ногоон буудангаас уулан дээр градус маш бага даралт их байдаг штэ. За. Тийм болохоор энэ 3 нэг хүлдэж өгсөн юм болоо. IQ-гийн асуулт шүү дээ тий. Агарын бөмбөлөг байсан юм болов? Тийм тэгээд ингээд хөөрж явж байгаа дуулаа өрөө дээр. Татраасаа чаажсан гэдэг. Агарын бөмбөлөгч нь бас тийм битүү орчинд байдаг үл болов да тий. Машины бүхээ гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ машин тавьж байгаа машин нэвтрээ тэгээд бүхээгэндээ дотроосоо чааш штэ гэдэг үг. Юу залах хүмүүс тийм дотор. За яг агаар гэдгээс нь улаан багт чимэд нэм баг чимэд нэм тий. Баг тэр яг зөвөр онгоцны бүхээг байхгүй юу да. Тий онгоцны бүхээг тэр чинь 3 нисгэгчл байхгүй. Бүхээ гэхээр заавал ч машин л гээд байх юм. Тийм ээ яг зөвөр агаар дээрээс явсан гэдгээр нь улаан багт 1 оноог өгөөд 2 оноотой 2 хөлөө.
Улаанбааг боллоо. Дахин 3 IQ-гийн асуулт байгаа. Тэгээд энэ 4 оролцогчид идэвхтэй оролцсон. Хэрвээ хувилбар байхгүй бол багийн гишүүдээс нас хариулах боломж байгаа. Банкны менежер залуу ажилдаа явах замдаа баг өмссөн байваа. Ямар учраас баг өмссөн бэ тэр банкны менежер? Гинэ энэ хүү асуултыг бол Бат итгэл хариулах ёстой. Хортотооны багтай явж байсан. Яг тэнд одоо нэг юм шатсан ч юм уу тий. Монгол биш шүү. Багтай байж байна. Үгүй бол тэр өдөр хойл өний баяр гэсэн байж байна. Тэгээд ажилдаа хойл өний баг өмсөө очин банкных шүү дээ. Тэгээд баг гэдгийг зүгээр бас зүх шууд тэр багаар нь бас битгий. Тийм, ер нь бол төөрөлдүүлж байгаа шүү дээ, тий. Банкнд ажилладаг учраас нөгөө хэдийн өөрт нь хэцүү байсан ч инээж явах хүмүүн үйлчлүүлэгчдээ инээж харчих хэрэгтэй шүү дээ. Тийм учраас тэр одоо хуурамч инээдийг нь баг гэж төсөөсөн байж магадгүй. Чи бүр амар давж байна. Тэр эсвэл дугуйтай явж байсан юм шиг ажиллаа. Тэг юм уу дугуйтай. Тэгээ баг өмсөө явсан. Биш. За та дөрөв байхгүй бол залуучуудаас тийм ээ. Гигээ үнс залуучуудын нэгдлийн 3 залуу байгаа. Хариулъя гэж байна. Уул нь бол айгүй хэцүү бодлоо. Хэцүү өгн асуулт тий. Нөхөр онгоцоор ажил руу явжсан. Тэгээд унтах гээд нүдний хаалт хийсэн. За баяр хүргье. Зөв хувилбар нь бол банкны ажилтан тий ажилдаа явах гал онгоцоор явахдаа унтахын тулд нүдний хаалт хийсэн. Тэрийг өөр зүйлээр хитрхи их хүнд юмар бас битгий бодороо гэсэн шүү дээ. Маск нь ямар ч байж болно гэсэн. Тэгэхээр Цэнхэр багийнхан багтаа 1 оног аваад 4 оноотой боллоо. Оскар нэртэй ресторан дээд зэрэглэлийн нэр хүндтэй рестораны тоонд ордог юм байна. Гэвч нэгэн өдөр энд хоол идсэн бүх хүний бие эвгүүцсэн хоол унднаас болоогүй гинэ. Юунаас болж хүмүүсийн бие эвгүүцсэн юм болоо. 1 2 3 За Бат итгэлд боломжийг олгоё. Энэ Оскар гэдэг нэртэйгээ холбоотой юм болоо. Оскарын шагналын хэлбэртэй тийм хоол хийсэн. Тэр нэг хүний биетэй юм идэхэд тэр хүмүүст амар эвгүйсэн болоо тэр өдөр. Асуултаа сайн хараараа. Сонин шийдэл гарч ирж шүү. Оскар ч нэг өөрөө нэг хүний баримлын хэлбэртэй шүү дээ, тий. Тэгээд ер нь бол тэр нэрнээс л болсон юм болоо. Дээд зэрэглэлийн ресторан болохоор нэг годомжны хөөхт мөхт орж ирсэн юм. Годомжны хөөхтүүдийг хараад бүгдээр дотор нь эвгүйхэд ямар мохоо хөөхт вэ? Тэгсэн байж болохоо. Энэ нэг Оскар чинь амар юу гэсэн штэ нэр хүндтэй ресторан гэсэн штэ. Тэгээд энд хоол идсэн бүх хүмүүс нь яхаа Оскарын талаар ямар нэгэн муу мэдээ одоо хоолнд нь орсон. IQ-гийн бодлого штэ. Тэрийг сэсэ дотор нь хараад энэ үгүй байж болно штэ. IQ-гийн асуултанд бол яг буудан дээр сууж байгаа 3 оролцогч л хариулсан. Нэг нь бол хариулсан, бусд нь бол багаас нь хариулсан байгаа тийм. Тэгэхээр тоглож хөл 3 ч хүн бас гарч ирчээд байгаа юм. Тэгэхээр Оскар гэдэг нэрийг тэрхнээс аваа ич хэрэгтэй. Оскар бол Бат итгэлээ юу гэсэн бэ? Зүгээр нэр л байхгүй. Та нарыг төөрөгдүүлэх гэсэн. Юм хариулах гэсэн үг үү? Зүгээр тэр өдөр нэг агарын байдал ч юм уу газ алдснаас болсон. Хариулж чадаагүй хүмүүс хариулаараа гэж хэлсэн шүү дээ. Яг хариулах. Агарын байдал газ алдсан ч юм. Буян дэлгэр нэг асуултанд хариулсан тийм. Тэгэхээр тог нь цохиулаагүй үлдсэн 3 оролцогч бол гуруулаа асуултанд хариулж чадаагүй учраас тог отсон. Багийнхан гишүүд бол хариулаад нэг оног авсан тийм. Улаанбаагаас, Цэнхэр багаас. Энэхүү ресторан бол усан дээр байдаг. Тэгэл Оскар гэдэг ресторан. Тэгээд далаа өвчин тусаад хоолноос штэ далаа өвчин тусаа тэгээд бүгдийн дотор IQ-гийн асуулт гэхээр жоохон далаастаа сэтгэх хэрэгтэй байлаа. Ер нь задгаа сэтгэх хэрэгтэй гэдэг юм байлээ л дээ. За ингээд хамгийн сүүлийн хэсэг караоке хэсэг байгаа. Энд бол хоолойны бэр чадлыг шалгахгүй хамгийн сайн дууны үг мэддэг 4 оролцогч суух ёстой. Эндээс Чакак нэвтрүүлгийн ялагч тодорноо. Ингээд залуучуудаа амжилт хүсээд дараагийн оролцогчдыг урьж байна. Тэгэхээр караоке хэсэг дээр бол бидэнтэй Next Galaxy гэдэг караокегийн тоног төхөөрөмж нийлүүлдэг газрынхан бидэнд боломжийг олгосон. Юу вэ гэвэл өмнө нь бол сонголтгүйгээр өгсөн дууг оролцогчд маань дуулж байсан бол өнгөрсөн дугаараас эхлэн бид энэ номон дээрээс өөрсдийнхөө мэддэг дууг сонгуулад яг караокены хэлбэрээр дуулуулах юм. Хамгийн сайн үгээ алдахгүйгээр дуулсан хүмүүс багтаад бүтэн
нь 5 оног авах боломжтой. Дөрөв оролцогчоо танилцуулъя. Хамгийн эхний буудан дээр Гиген үндэс залуучуудын нэгдлийн гишүүн Мөнх Эрдэнэ бүгд амжилтсаарай. Юу хийж байгаа гэсэн бэ? Түрүүн яриандаа халаад бас сайн ярьж чадсангүй. За манайх одоо энэ хүүхд залуучуудын тусгай зохицолбор гэдэг газартай хамтраад 1 жилийн хугацаа өнгөрүүлж байгаа. Тэгээд энэ 1 жилийн хугацаанд юу хийж бүтээсэн ээ? Олон тайлгнах тийм үйл ажиллагааг 4 сарын 12-нд хийх юм. Ер нь томоохон үйл ажиллагаануудаас дурдвал юу хийсэн бэ энэ хугацаанд? За манай төрийн бос байгууллагын томоохон ажлууд бэлэгтэй Монгол хүүхэд гэж байна. Энэ болохоор жил болгон 1000 хүүхдэд одоо эмзэг давхархын хараан айлтгүй яваа амьдралын болцоо муутай 1000 хүүхдэд бэлэг өгдөг. Дараагийн ажил нь бол энэ бидний хүүхдүүдийн төлбөр байгаа. Энэ маань урдлагаар хүнийг яаж хөгжүүлж болох вэ гэдэг талаас нь илүү хандж ажиллаж байгаа. За тэгэхээр дууланда ямар дуу мэдэх бол? Караоке дуулдаг л шүү дээ. Ер нь зохиолын дуунууд дээр л явах байхаа. Түүнээс орчин үеийн дуун дээр нэг хэцүү байх. За тэгвэл одоо ном бол бүжин дээр байгаа учраас бүжингээс эхэлчихье тий. Бүжин ямар дуу сонгосон бэ? Киви хамтлагийн Love 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 гэсэн. Love 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 гэдэг. За гайхалтай гоё дуу сонгосон байна. Тэгэхээр Чакак нэвтрүүлгийн караоке хэсэгт энэхүү боломжийг олгосон Next Galaxy-ийн хамт олондоо талархлаа илэрхийлье. Өмнө бол Next байсан шүү дээ. Караоке байсан баг тий. Тэр Next Galaxy болсон юм байлээ. Гэртээ ч гэсэн энэхүү төхөөрөмжийг авч тавиа сайхан дуулах боломж бий. 1800 дуунаас та бүхэн сонголтоо хийж байгаа. Монголын хамгийн олон дуунууд багтсан караоке. 1800 дуу гэдэг. Зөвхөн Монголтойгоо нийлээд юм уу? Тий, одоо ер нь байнга хуучны сайхан дуунуудыг ч гэсэн амьдуулаад караокед оруулж байгаа гэсэн. Аа. За бүгдээрээ бүжинд амжилт хүсээрэй. Хаалтыг хийн. Бид нар бол таны зөв дуулж байгаа өгөөг бол харцсан. Та бол зөвхөн хаалтаа хийж байгаад аяын сонсож дуулах ёстой гэдэг. 3 2 1 Хажуучин байхад үнэ чин дотн байх юм. Хайлаад бас тулам шиг бодогдсон. Хизээч өгч зүсэршгүй сэтгэл зүрх. Хизээч төгсөшгүй үргэлжлэх миний хай. Чамайг хизээч ганцаар дуулахгүй. Дуусан дуух. Чамайг хайртай гэдгийг минь сонсоо. You wish that I saw that. Дуусан дуух би чамайг хайртай гэж хэлхийг минь сонсооч. За дэмжиж өгөөрэй. Сонсооч. Чи амлаач хайртай гэдэг тэр лүгэ би хүлэн түүнээс ихийг чамаасаа бүсгий хүн юу хүсдэг чи миний зэг бодвол ойлгоорой чамдаа би хайртай яг одоо их шиг ургаж чиний хатад яг анхных шиг хайрсаар байна гэж зүрхэн чиний нэл аюулгаараа Зөтхөн шиний миний хай Чамайг хизээч ганцаар дуулахгүй Дуусан чамдаа би дурлаарах байх бодон хонгорлээ Чамайг үргэлж уучсаар байх бодноо Дуусан бүхэндээ Чамайг хайртай гэж хэлхийг минь сонсооч Анзаарсан тэр мөчөд чиний удаан занга Ёо, yes би. Yes би хаана гэсэн. Тэгэхээр хоёрдугаар мадгийн дунд хэсэгт бол нэлээд бас үгнүүдийг хийхгүйгээр орхисон учраас тэнд бол тооч шалтгаан. Ямар авир зүг тийм. Ямар эвгүн бэ? Ямар эвгүн бэ? За гэхдээ бас боломжийн дуулсан учраас 4 оноог нь өгье. 4 оноо.
Тэгэхээр 2 оноо дээр нийлээ 6 оноо. За одоогоор бол тэргүүлж байгаа. Гэхдээ үлдсэн 3 багаас шалтгаална. Цэнхэр багийн гишүүн бол Мөн хэртэн. 4 оноотой байгаа тий. Муу дуу бол тэгэл ялагдана гэсэн үг шүү. Ямар дуу вэ? Жирийн Монгол охин. Зохиолын дуу болдог уу? Таашаа зохиолын дуу зохиолын дуудлыг зүгээр сонирхнаас сонирхно. Аа. 4 3 2 Над шаргалдах намрын орой надтай наадах сайдахны аясаар боловсрон суугаа чиний өмнө ичингүй ирж гарснаа би санахтаа Жирийн Монгол охины дүлгөн харц юуны учир над дээр тусбаа Намрын төгөд чиний хэндүрийг анхудаа би харж билээ Жирийн Монгол охины дүлгөн харц юуны учир над дээр тусбаа Намрын төгөд чиний хэндүрийг анхудаа би харж билээ Батаг 4 3 2 Хүсэлтэн дэлцэн тэр үчийн цагаар Чамтай танилцахын зүрх гарган очлоо Хонхны дээр гарын хуруу хүрчгээ Эвдэн сандарснаа би санахтаа Жирийн Монгол охины дүлгөн харц юуны учир над дээр тусбаа Намрын төгөд чиний хэндүрийг анхудаа би харж билээ Монгол охины дүлгөн харц юуны учир над дээр тусбаа Намрын төгөд чиний хэндүрийг анхудаа би харж билээ Тэр нэг дахилтан дээр нэг жоохон алдсан. Гэхдээ тэр бол нэг сүйдтэй алдаа биш тийм ээ. Аянаасаа зөрөөд аян дээр үлээ яасан. Тийм. Тэгэхээр бүхэл 5 оноогоо авах боломжтой. Ингээд нийтдээ 9 оноотой болж ирлээ. Баяр хүргэе. Жахлан бол гайгүй дуулчих байхаа тий. Ямар дуу дуулах гэж байна? Харин яад юм лээ. Яадгийн билээ. Би ирүүн тайртай гэдэг юм. Би ир хүн тайртай. Ямар эвгүй сонсогч чинь өөрөө жоохон юм бүдүүн болоод нүдэн анжгаа сонсох юм бол би ир хүн тайртай гэж жоохон эвгүй сонсогч юм байна. За тийм энэ би ир хүн тайртай бол. Яа тийм бэ? Би ир хүн тайртайгаа л явуулчих тий. Инх зол. 3 2 1 Гэрэл дөрөв Зүудэн чим надтай хамт байгаа Зөвхөн минут мэстэн бүрхэн ирсэж Зоргороо хайрлана Хүйтэн дургах цэцэшээ Дагжиж би энэ дарсан ч гэлээ Хүний газар чамайгаа санасаа Үстэрээ хайрлана Үтэн явъя чиний хэтүүлөө Нүдэрч боси бустын омоо Инеш тулын хэнгүн хий Ивэ жахарэ намайга Хүн чиний твитма Чамдан тирүүлэ тулсүүлнэ Жигүр тэсэн мо нүлэсэ Дадлахштай бол нисэсэ Игэлма Чамдан тирүүлэ тулсүүлнэ Жигүр тэсэн мо нүлэсэ Дадлахштай бол нисэсэ Ой ой Хинтэж би хүлээ Дэвэс ногдохыг би хичээ Хонгорхон үрэ бичээ Бүтэн жарган Холоос би тэмүүлнэ
цааг зогсож Сэлхэр чамтайгаа би уузнаа Тэмүүлнэ Бүхэн явъя чиний хятадаа Бүтэш боссы бустын аму Инээс тулын хэнгүн би Ивэжэтлэн намэга Баяр үрэг яаж авсан бол гоё дуулдаг юм байна. Би арзаасан боловч дунд нь нэг фактла зогсчлаа тий. Яа. Яасан бай. Ойрхон байсан бол нухуулахаар харагдаж шээ тий. Яа, ямар юм байна. Гэтэ дуулахтаа их гоё хоолой гаргах юм тий. Ярихаар зүгээр албаар ингэж яриад байгаа юм уу? Юу юм ярихтаа дуулж ярьж ивэл яа. Дуулаад ярил их гоё юм байна да тийм ээ. Өнөөдөр бүгдээрээ бүжгээд татсан. Цагаан багш хэдэн оноотой байлаа? 2 байсан тий. 2. Тийм 5 авахаар 7 гэд 9-ийг гүйцэхгүй байна. Тийм ээ. Гэтэ 5 оног бол өгмөр л гоё дууллаа. Баяр үргэж авсан да. За, хонгороо ямар дуу дуулах вэ? Кивигийн санаандгүй. Санаандгүй. За, Киви хамтлагийн дууг бол өнөөдөр 2 гишүүн маань дуулнаа. Тийм ээ. Нүдээ хаагаад бид нар бол таныг зөв дуулж ийн үгүй юуг бол харж байгаа. Тийм ээ. Телевиз үзэгчд маань ч гэсэн бас давхар хянаа явж байгаа. 4 3 2 Маргас завтаа юу гээд залган цагаа тоглоно. Кино үзгээ гэрт минь хүрэгдээ чи гараа судлана. Хаяа ингэж болоод хажуугаар нь мессеж өчөөд хагас жил өнгөрчихсөн байна. Харин би эхлээд нэг юм бодоогүй. Эхэндээ чи миний жирэслээс. Магадгүй би өөрхөн хардгал байсан. Чамайг хүбэлдэг болсон. Чиний тухай бодохоор нэмсэглээ. Мэдхгүй би үрдийн хасаа өөр байна. Би чамд хайртай, би дүүр хамтдаа өөрхөн минь дорхоны нү. Итгэж чадангүй им гоё байдаг юм уу? Хайртай гэсэн үнэн гэсэн дуурайсан гэж намайг зөөлөн үсгэж чинь зүг юм шиг байсан зөвхөн чамдаа зүрхний нэгсэн. Ажил их чамтай уулзалгүй амар гонигтай өдрөө байлаа. Ягаад гэди би сан хэлж мэдэхгүй. Хайртай гэдгээ яаж хэлэх вэ? Хамгийн гол нь үнийг яаж хэлэх вэ? Ямар ч гэсэн би чамайг санаад байна. Би чамд хайртай, би дүүр хамтдаа өөрхөн минь дорхоны нү. Итгэж чадамгүй им гоё байдаг юм уу? Хайртай гэсэн үнэн гэсэн дуурайсан гэж намайг зөөлөн үсгэж чинь зүг юм шиг байсан зөвхөн чамдаа зүрхний нэгсэн. За баяр үргээ. Бүгд 5 оноогоо авах боломжтой ингээд ногоон цэнхэр хоёр бол хоёулаа 9 оноотойгоор тэнцэж ирлээ. Баяр үргээ. Одоо яах вэ гэхээр энэ хоёр бол хоёулаа дуучин учраас багийнх нь 2-2 гишүүн. Нэг дууг зүгээр нэг бадагтаа нэг дахилттай нь дуулнаа. Ариун дагна нэмэлт даалгаврыг гүйцэтгэхээр суусан. Гэхдээ хоёр оролцогч бол хаалтыг хийхгүй. Эндээс кодыг таамгаар 32-оор эхэлж явах шиг байна тий ойролцоогоор 30-аар эхэлж гэнэ үү. За тэгвэл 30-аар хийж өгье. Таамгаараа хийж байгаа учраас мэддэг дуу тааруул тэгээд аз мэдэхгүй болвол тэгээд аяыг нь өөрөө олж л дуулах нь байна. Босны чимээг үү? Чанг. Хог байхгүй шүү дээ тийм ээ. Тэгээд оноо авах үгүй юу? Биш дүүрэн
Тэнгэрийн наран. Чам. Тэр нь жоохон адармаатай дуу таарчлаа тий. Ээж минь та гинэ. За энэ чи амархан дуу болоо явчих шиг боллоо шүү. Ээж минь та хүүгээ сандахын цагта. Мөн үү? Биш үү? За өнгөрсөн хийсэн л бол хийсэн тийм ээ. Дүгрийн шүлэг ээж минь та. За хэлээ. Юу сонсохгүй нөө? Мэдгүй байна. Хэлхэн орчлон. За ялагч боломж бол их боллоо шүү. Танаас болоод бас ялагчаар харамсалтай байна. Дуулах жоролтой тий. Сэтгэлээрээ чам дүүхэн бүхнийг минь уучлсан. Эзэн та дэлхийд эвдрэл хайраараа эдэшгүй ганцхан билээ та. За ялагч ойлгомжтой боллоо. Ногоон буудан дээр сууж байгаа гацуу бүжгийн хамтгийн 4 бүжигчин ялагчдаар тодорлоо. Шахах нэвтрүүлгийн ялагчд тодорлоо. Ногоон буудан дээр сууж байсан галчуу хамтлагийн 4 гишүүн маань ялагчдаар тодорсон байгаа. Тэгэхээр 4 ялагчаа урамшуулад тусчин гутлалын салоноор үйлчлүүлэх эрхийн бичгийг гардуулъя. За тусчин гутал цүнхний салон байгаа. Монголд нэг загварын гутал, нэг загварын цүнх вариа гэвэл очиж хийлгэж болно. Хайртай гутланд асуудал гарвал очиж янзлах боломжтой. Тэгэхээр өнөөдөр бол Smart Electronics-ийн хамт олон бидэнтэй хамтран ажиллаад энэхүү сайхан 180 литрийн багтаамжтай Японы Sharp брендийн хөргөгч. Энэ хөргөгчийг авахын тулд голд нь онох ёстой. Тийм ээ. Та нар бас клуб нь шинэ газар нээгдсэн тоос руу хэрэгтэй гэдэг ах шиг байна тий. Тэгэхээр энэ 3 төрлийн тоосны мангас байгаа. Германы брэнд. За энэ бол тоосны мангас нэртэйгээр алдартай. Daewoo брэнд, Солонгосын Daewoo брендийн 3 богино төлгөөний 100 байгаа. 3 төрөл эндээс нь авна. За мөн гол сайхан спа салоны энэхүү бүтээгдэхүүнүүд байна. Magic гэдэг энэхүү Skin Light-ийн бүтээгдэхүүн. Цэвэршүүлэгч хувцс руугаа цацаж болно. Үнэр дарна. Юундээ дарна. Өрөөнд бас янз бүрийн үнрээс, эвгүй үнрээс бас салах боломжтой гарч болох. Ариутгахын үнэр дарагч гэж байгаа. Энд бол бактерийг устгадаг. 650 төрлийн тоос бактерийг устгах хүчин чадалтай гэж байгаа. Машиндаа сэргийж болно. Маскнууд бас байгаа. Сайруулах, тэжээл өгөх, за батхны эсрэг, хуурайшлын эсрэг гэж маш олон маскнууд чинь чамд хэрэгтэй. Маскнууд байна. Энэхүү маскнууд нь багцаараа байгаа. За энэ бол бас сайруулах төрлийн маскнууд. Oxygen bubble гэдэг. За энийг бол бүр хайрцагаар нь авах. Цэвэршүүлдэг тийм маскнууд юм байна. Энийг бол тайлбарлах шаардлагагүй юм шиг байна. Ухаан санаа нь бол тоосны мангас дээр байгаа шүү дээ, тийм ээ. Хамт олноороо эргэлнэ гэсэн. За Daewoo брендийн бас пэйж бас байж болно шүү дээ. Бүгдээрээ сайхан бэлтгэл хийж байгаа үеэрээ хоолоо халааж ирээд тэрээс авчирсан болоо. Алийг авах вэ? Ариун дагна. Хөрөгчийн аав тийм ээ. Ариун дагнд бүгдээр амжилтсараа. Хоппа. За ямар ч байсан онлоо. Цэнхэр өнгөн дээр за энэ голын нарийнхан өнгнүүдээр ирүү олсон бол цэглэгаан бараануудыг авах байсан. Цэнхэр өнгө дээр энэ гол сайхан спагийн Skin Light гэдэг солонгосын beauty салон байна. Beauty салон. Энийг гардуулж байна. За. Эргүүлээд ганцхан сум байндаа тусах ёстой. Хоппа. Ямар эвгүй шид. За оранж өнгө дээр онсон баяр хүргэе. Оранж өнгө. За бас энэхүү gold гоо сайхны газраас Skin Light гэдэг энэхүү маскыг бас гардуулж байна. Өнгөн дээр нь өөрсдийнх нь өнгөнийхэн байгаа учраас тийм ээ. Баяр хүргэе. За. Дараагийн бүсгүй бол ерөөсө гол руу л ойртуулаад шидэх юм бол тэр 5 өнгөн дээр бол онох боломж байгаа тийм ээ. Нүүрний маск. 4 хүн бэлэгтэй гарах боломжтой маа чи. За. Цагаан дээр. Цагаан өнгөн дээр буусан. За цагаан дээр бол энэ нэлээд олон байгаа дотроо. Skin Light гэдэг энэ gold гоо сайхны салонаас оруулж ирж байгаа энэхүү маскнууд. Саяных бол дандаа 50 маскнууд байсан бол хамтлагаараа бараг төгч. Тий. Энэ маш олон хүрхдэг маскнууд шүү.
Тэ? Цайруулна энэ хаврын хавсрагнаас хамгаалan чийгшүүлнэ. За гол гоо сайхны салоноос олгож байгаа бэлэг. Эргүүлээ. Хоппа яг гадуурн тусах шахлаа. Цэнхэр өнгөн дээр зэнхэр өнгөн дээр бас л энэ гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг оруулж ирсэн энэ ариутгалын үнэр дарагч гэдэг байгаа шүү дээ. Машиндаа, гэртээ, нойлтой хаан хэрэглэн ховц руу хүртэл цацаж хэрэглэж болно шүү. Ямаа энэ Magic гэдэг гоо ариутгалын үнэр дарагчийг Godс-ийн олгож байгаамаа. Та бүхэнд баярлалаа. За өнөөдөр оролцсон галчуу бүжгийн хамтгийн октоудаа болон гигийн үндэс залуучуудын нэгдлийн залуучуудаа амжилт хүсье баярлалаа. Ирэх нэм гараг хүртэл түр баяртай болжтой сайхан амраарай.